За мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Технологийн томоохон дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодлого юу вэ гэвэл contains duplicate гэдэг нэртэй бодлого байна. За энэ нь Microsoft-ийн ерөнхийдөө бас асуултууд дээр одоо ярилцлагууд дээр ерөнхийдөө их орж ирж байгаа. За гэхдээ хамгийн чухал зүйл нь мэдээж энэ бодлого бол дагаан цараа орж ирэхгүй нь тодорхой. Энд яагаад гэвэл энэ бодлого хэтэрхий амархан. За би энэ бодлогын тухай өмнө бичдэг гэжсэн. За гэхдээ хэтэрхий жоохон муу хийсэн байна гэж өөрийгөө дүгнээ. Тэгээд дахиад эндээс ихэрж байгаа. За тэгэхээр contains duplicate гэж энэ тийм. Энэ нь болохоор юу вэ гэвэл хэдүүлэнд ямар нэгэн integer array өгөгдөх нь байна тийм. Тэгэхээр энэ юу вэ гэвэл бүхэл тоон array өгөгдөх нь байна. Бүхэл тоон massive. За тэгэхээр хэдүүлээ хэрвээ ямарваа нэгэн тоо 2 одоо 2 юм уу түүнээс дээш удаа энэ array-д орсон бол хэдүүлээ true гэж буцаах нь үгүй бол false гэж буцаах нэ. Хэрвээ бүх гişүүд нь хоорондоо ялгаатай байвал хэдүүлээ false гэж буцаах нь шүү дээ тий. Тэгэхээр эндээс харъя. 1 тийм ээ 1 2 3 1 1 1 2 удаа орсон байгаа учраас бүх гişүүд нь хоорондоо ялгаатай биш байна тийм ээ. Тийм учраас хэдүүлээ true гэж буцаах нь шүү дээ. Ямарваа нэгэн давтагдж байгаа тоо орсон байвал хэдүүлээ true гэдгийг буцаах нь. Тэгвэл яагаад энэ жишээн дээр яагаад юу яачих байгаа юм false гэж буцааж байгаа юм гэвэл хэдүүлээ 1 2 3 4 гээд тусдаа өөр тоонууд байна тий өөр тоонууд хоорондоо ижирхэн тоо алга. Тийм учраас хэдүүлээ энэ дээр false гэж буцааж байгаа юм. За тэгэхээр энэ бодлогыг яаж бодох юм бэ? Ерөнхийдөө энэ бодлого бол маш амархан бодлого. Яаж бодох вэ гэвэл хэдүүлээ hash set гэдэг зүйлийг хишгсэн. Hash set. За hash set гэдэг зүйлийг хишгсэн. За hash set гэдэг зүйл нь яадаг вэ гэхээр хэдүүлээ одоо ямар нэгэн юу хийх нь. За одоо хэдүүлээ hash set дотроо энэ дээр чи авъя та тий. Тэгвэл hash set дотроо хэдүүлээ нэгийг одоо хамгийн ихний тоогийг нэмээд хийчихнэ. Хамгийн ихний тоог нэмж хийлээ. Дараа нь 2 дахь тоо буюу 2-ыг нэмж хийлээ. Дараа нь 3 дахь тоо буюу 3-ыг нэмж хийлээ. За тэгээд дараа нь энийг нэмж хий гэсэн чинь энд нь айс хийдэм байна. Хэрвээ энд нь айс хийдэм байвал хэдүүлээ шүү return true хийгнэ шүү дээ тий. Hash set дотроо шууд шалгахчих болно. Team function бол хэдүүлэн team функц бол хэдүүлэнд байгаа. Тэгвэл энэ дээр нь шууд true гэх нэ. За энэ дээр нь шууд true гэж утсах нь. За хэрвээ хэдүүлээ hash set дотроо за магадгүй хэдүүлээ өөр чи авч үзье. Хэдүүлээ 1 2 3 1 биш хэдүүлээ энийг 4 болгох чи хэдүүлээ. Тэгвэл 1-ийг хийзээ. Дарлаа 2-ыг хийзээ. Дарлаа за яг бол дарж болохгүй. За ихтэй илүү ойлгомжтой болгохын үүднээс хэдүүлээ дараад явъя тийм ээ. За тэгвэл 3-ыг хийзээ. Хэдүүлээ 3-ыг хийзээ. Дарлаа 4 байна тийм ээ. Тэгвэл 4-ыг хийзээ. Дарлаа. Одоо дарагдаагүй туу үлдээгүй шүү дээ. Дарагдаагүй туу үлдээгүй гэдэг чинь энэ array тэр чигтээ яваад дууссан. Тэр чигтээ hash set дотор ороод дууссан гэсэн үг байхгүй. Тэнгүүд хэдүүлээ энэ дээр нь return false гэчихнэ. Яг тэгвэл ямарваа нэгэн өөр одоо ямар нэгэн ижирхэн тоо байж ижил hash set дотор энэ дотор чинь байж штэ гэдэг тэр зүйлийг хэдүүлээ олж чадна штэ. Тэгжил хэдүүлээ энэ дээр true буцаана. Тэгээ хэдүүлээ ийм тоо олоогүй юм чинь хэдүүлээ false-ыг буцаах нь байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм дуучиртай бодлого байна. За хэдүүлээ коучтод үздэг. За тэгэхээр коуч нь яаж явах юм бэ? Тэ коуч нь яаж явах юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. За мэдээж юун дээр C++ хэлэн дээр бол hash set-ийг хэдүүлээ unordered set гэж бичиж болдог. За тэгмүүд хэдүүлээ энэ дээр зүгээр st гэж өгчий. За тэгээд хэдүүлээ заавал индексээр нь явуулж зүгээр хэдүүлээ утгах нь чухал учраас хэдүүлээ утгаар нь явуулчих тий ингээд. За тэгвэл юу яагаад одоо st-гээс find гэд за энэ нь бол за би энийг биччихээ тэгээд тайлбарлаад үгүй. За ингэчээд энэ юу гэсэн үг юм бэ? st гэд хэдүүлээ hash set бичтэй тэрэн дээр find гэд n. Хэрвээ n олдчихвол гэсэн үг байхгүй. Hash set дотор хэрвээ n гэдэг тэр тоо байвал гэсэн үг. Тэгэхээр n-тэй хүрэхгүйгээр дуусчих чинь гэсэн үг шүү дээ энэ find нь. За тэгэхээр энэ хэрвээ энэ нөхцөл биелж ивэл за ерөнхийдөө бас hash set дотор тэр n байж ивэл гэдэг нөхцөл байх нь шүү дээ энэ нөхцөл бол. За тэгээд энэ функцны дэвсгэрэнгүй мэдээллийг бол интернетээс хайгаад олчих боломжтой. Тэгвэл хэдүүлээ шууд true-г нь буцаачих нь. За хэрвээ
энэ нөхцөл биехгүй бас хэдүүсээ N-ийг ST дотроо хийгээд явах нэ. За тэгээд энэ юу дуусчиж хэдүүсээ false-ыг хуцаах нь байна. За ерөнхийдөө сая тайлбарсан зүйлээс ерөнхийдөө бол энэ дээр юу яаж код болгоод бичсэн байгаа. За хэдүүсийн нь бодлого бол асуудалгүй болж байна тийм ээ. За энэ бол ерөнхийдөө бол юу байх нь бидний хувьд бол одоо мэдээж энэ бодлого ороод ирээсэй гэж хүсэх тийм бодлого байх нь шүү дээ. За дан ганц миний ойлгож байгаагаар бол дан ганц одоо Америкийн ч юм уу за өөр дэлхийн томоохон компаниудаар орж ирдэг Монголын том компаниудаар ч гэсэн иймэрхүү төвшний бол бодлого орж ирэх хаа гэж би бас бодож байна. За тэгээ өнөөдрийн хичээл ийм байлаа. Өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдээ баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. За тэгээд нэг зүйл хэлэхэд 500 subscriber дээр ерөнхийдөө нэгэн том сюрприз байгаа. Тийм учраас хэдүүсээ сайн subscribe дараад үзээрэй. За асуух зүйл комент хэсэгт мөн бичээрэй.